ширээн тухай залгуус сууж сувчин цагаан хуудсанд аавсгээ анхлаг бишиж эрдийн надад задураа төлсөн тэр өдрөөс Монголын сургуулийн сурагч болж Монголын сургуулийн төгсөгч болоод төссөн нутагтаа хүн болж ирсэн энгийн баяртай эдгэх дүүрэн хувьтай цаашралтай явнаа мэд Тавтаа мөрөснөө 1976 оны нэг төгсөгч та бүхнийг 50 жилийн баяртай мөрлийн саадхыг өрч өрнөө. Монголын сургуулийн цалгиасан цагаан гинэлтэй Нутгийн салхиндуудын дурсамж дүүрэн яриатай эдгэл сэтгэлийг шингээсэн хайр бэлгсэн дурсамжтай ажид багш нарын сургамжийн өгүүлбэртэй ангаас та бүхний Монголын сургуулийн төгссөний 50 жилийн баярын өдрөнд төгөөдөр тохиолж байна. За та бүхэн сайжтаа суугаарай. Өнөөдөр бид нар ангаараа уулзаад найз залуугаа хараад өнөөдрийнхөө насыг батж эргээд хүүхэд насндаа очсон ийм сайхан баярын өдөр. Тийм болохоор та бүхэн маань 30 минут төвчээтэй сайхан зогсоод би бинийгээ хүнлэн сандал дээр ээжлэн суугаадсан ч болно шүү. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эзэгчтэй. Сайн байцгаана уу? Төрөлх нутгийнхаа дон сургуулийг 1976 онд төгссөн 8А ангийн эрхэм төгсөгчтэй. Холоороос хоног тоолон хүлээсээр ирсэн анх найз нараа жаргалын хамтдаа хаваалцсан ангийн анх найз нар та бүхний энэ өдрийн амар мэндийг айлхан мэдчилхийн ялданд Монгол Сумын дон сургуулийн төгссөний хагас 100 жил буюу 50 дахь жилийн даалгалын баярын мэндийг өргөн дэвшүүлээ. Баяр ашиглах цалгиасан энхэн өчтөр энхэн өдрийн эзэг төгсөгчид та бүхнийг өнөөдрийн цуглуулах баяр төрийн хамгийн эрхэм хүн багаангийн багш Ишин Чүрдэж багшигаа хайртай шамрын халуун хүндэтгүүлээр баярын дуундор хүндэтгэлийн суудалд хайртай гэргийн хамтаар урьж байна бүгдээ. Төрхөн гарт минь уг холбох аргыг заасан багаангийн багшаа баярлалаа балчин хам би чинь сурлаа багаангийн багшаа баярлалаа балчин хам би чинь сурлаа багаангийн багшаа би хайртай Бодин санд минь тобод харгыг заасан багаангийн багшаа баярлалаа балчирхан би чинь бодож сурлаа багаангийн багшаа баярлалаа балчирхан би чинь бодож сурлаа багаангийн багшаа би хайртай Уран бодогт нэг жил болчлаа. Төрсөн нутагтай энэ залуучуудыг бяцхан хүүхэд байхад ангийн багшаар пендрийн удирдагчаар ажиллаж байсан. Энэ ажиллаж байх үед энэ цоглог хүүхдүүд аяасдаг. Ер нь ямар нэгэн юм санаачлаад хийхэд идэвхтэй оролцдог. Агуу сайхан хүүхдүүд байсан. Одоо ингээ харахад яг л хэвээрээ юм шиг санагдчихэв. Мундаг сайхан хувирсан байна л да. Тэг. За ингээд хүүхдүүд хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг өсөөрөөгөө ад жаргалтай урт удаан насалж ажил хөдөлмөртөө өндөр их амжилт гаргацгаагаарай гэж өрөөё. За ингээд уулзалтын үйл ажиллагааг өргөн хэмжээгээр нээснэ уриалъя.
За. Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй алаг гинхэн хорвоод мөрөөн үлдэх чамтай амжилт бүдээд зэрсэн хүмүүн хэмээх нэртэй амьдрал хэмээх орон зайд жигүүрээ дэлгэн яваа шавнартан багштан энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүрсэн өрөөё. Дурсамж бүхнээ дүүрэн дэндүү цагаахан хүүхэд нас минь цалин цагаан инээ дээр баясан цалгин хайлгах итгэлээр дүүрэн дөвгийн мөртлөө цагаахан хүүхэд нас минь. Одоо та бүхний өмнө та бүхний хүүхэд насыг эмхэн тайзнаа иргэн авчрах бяцхан авиасыг дочныг барих гэж байна. Ганц цэцгийн хөгжим ар жаргалын цэцэг Батнасангийн Анаажин охиныгоо урьж байна. Баярлалаа. Хүний амьдрал гэдэг бол эргэх холбоон дээр татдаг. Та бүхэн ч гэсэн хэдхэн жилийн өмнө гэж хэлэхэд болох байх. Яагаад гэвэл та бүхэн эргээд хүүхэд байсан цаг хугацаан дээрээ цаг хугацааны машин суусан юм шиг эргээд очихсан бүгдээрээ бие бинийгээ хүүхэд юм шиг санаж байгаа. Хэдхэн жилийн өмнө та бүхэн маань яг л ингээд бяцхан нөхдөд бяцхан хөвгүүд сумынхаа соёлын төвд сургуулийн урлагийн үндэст оролцож байсан баха. Тэгээд та бүхнийг хараад үнэхээр сайхан баяртай. Та бүхэн зориулсан дуулсан. Имэн хэм билээ? Цэнцэрийн хичээн маань авч Анаажиндаа бүгдээрээ сурлагын хэмжлэлийг хүсээ өнөөдөр энэ жил 1-р ангид орох ийм бүрх авиаслыг сурагч байгаа. Монголынхаа урлагийн алдартай уух айлан залгахаас авиаслыг сурагч байж мэдхээр ийм бүрх орхон байна. Ингээд өнөөдөр бидний хувьд болоод бие бинтэйгээ эргэн уулзах 50 жилийн тэртех сургуулийнхаа гэгээхэн цагаахан цаг үе гэгээхэн дурсамжийг дурсах ийм баярын өдөр боловч зарим хүмүүний сэтгэлд тэр минь байсан бол гэдэг хөнхөн өнөг тээсэн ийм мөч бас байгаа бах ийм өдөр бас байгаа баха. Тэгэхээр эргэж хизээч ирэхгүй эрхэм андууд минь эргээд нэг харамсах бяцхан алдаанууд минь эл ганц чулуу шиг гонигт өдрүүд минь энэ сургуулийн танхимд дурсамж болгон үлдэж 50 намар 50 хаврыг үджээ. Хүний амьдралын их урсгалд нэгэн танхим тохой залган суусан бидэн дундаас хайрын сайхан найз нар минь дэндүү эрт бурхны орныг зорин утсан билээ. Өнөөдөр хэдий бидний баярын өдөр ч гэлээ яг энэ мөчид бидэнтэй хамт байх байсан та гэх нууцхан гүнэг бидний дунд хөврөн буй. Хамтдаа бурханд утсан хүндэт найз нартаа хүндэтгэл үзүүлж 1 минут чимээгүй зогсохыг та бүхнээсээ хүсэж байна. Тэртээ 1976 оныг энэ л хамт олонд төгссөн найз Асар Чавцын Бат бүрөө, Жигждийн бүрөө, Давсгийн Нэмсүрэн, Нэгмэрийн Зоригт, Цэрэн гэрчийн Бямсүрэн, Ламсүрэнгийн Шинчулуу, Бүггийн Хишигсүрэн, Дэмбэрлийн Цэнсүрэн, Загт хоолын Оюун, Төрвийн Бямсүрэн, Алан гэрлийн Нэгмэрчэн, Жуудрын Лавсүрэн хэмээх бидний дунд хизээч мартагдахгүй дурсамжийн орон зай үлдээсэн найз нартай энэ өчнөр бүгдээ сэтгэл үзүүлж иргэн нэг сайхан дурсаяа.
Өнгөрсөн өдрөөр гонхт нулимсыг нь унгасан бол жоохон сэтгэхийг нэмзэгдүүлсэн бол уучлаарай. Гэхдээ энэ бол энэ баяр мөчийг хуваалцах боломжтой байсан, хуваалцах хэрэгтэй. Хүндэт найз нарыгаа бид нэр хизээч мартаж болохгүй юм шүү. Хизээч мартахгүй шүү гэдэг хайрын илрэл байлаа. 50 жилийн өмнө сургууль төгснө гэдэг бол та бүхний хувьд одоо үргэлж бодоход харсан сум шиг цаг хугацаа байгаа. 10 жилээр та бүхнийгаа иргэн уулзуулж баяр, гуниг, ас жаргал, хүүхэд насны дурсамжид авчирдаг идэвхтэй сайхан зохион байгуулагч найз нарын цагийн үед байдаг. Ингээд яг энэ мэт дор та бүхнийгээ жоохон хөнгөн гонигтой байхад сэтгэлийг нь сайхан сэргээгээд өгөөсэй. Сэтгэлийнх нь үгийг сонсё гэд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан хорлоогийн байгальмаа болон гончгийн туяа агч нарыгаа та бүхнийхээ халуун сайхан сэтгэл дор алга ташлтандаар урьж байна. Манай хоёр маань өөрсдөө сэтгэлдлийг зохион байгуулалтынхаа тухай бас магадгүй хөтөлбөрөөр танилцуулах боломжтой. Ингээд хоёр их жигээ урьж байна. Яг хүндхэн мөч гэхдээ та хоёр маань л одоо энэ найз нарыгаа хамгийн их мэдэрдэг. Өнөөдөр цуглуулж чадсан хүмүүс учраас энэ сэтгэл хөдлөлөөс нь гаргаад сэтгэл өргөд ирэх чадaltaй хүмүүс болоо гэж бодож байгаа. Хоёр найзынхаа сэтгэлийг нь дэмжиж алга ташидэх үү? Эрхэм хүндэт ангийн багш, ангийн найз нарынхаа энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдөр бид хамгийн одоо бидний амьдралд тохиолдох хамгийн азтай, хамгийн одоо дурсамжтай сайхан өдрүүд одоо тохиож байна. Учир нь бид 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд өөрсдийн замаар амьдралын зам мөрийг хөөж явсан цаг үеэс хойш 50 жил өнгөрч байна. За тэр үед бид нар хүүхэд ахуй насны хөөрхөн одоо энэ төр баяр баясгалтай хүсэл тэмүүлэлтэй хөөрхөн охид хүүгүүд байсан бол бид нар өнөөдөр өөр хүүхэд ачсаа нарыгаа өсгөн хүмүүжүүлсэн амьдралын ариун туршлагыг туулсан азтай буянтай сайхан ахмадууд болжээ. За өнөөдөр бидний энэ уулзалт бол бид нар одоо насан туршдаа нэг ангийн найз нөхөд байж хоорондоо эвтэй найртай сайн сайхан байсны илэрлээ гэж үзэж байна. За өнөөдрийн бидний энэ дурсамж уулзалт маань бидэнд бүгдд маань иш хүч өгсөн энерги сэлбсэн. За бага насныхаа дурсамжийг сайхан дуусаж хөөрнсөн ийм сайхан одоо мөч байна гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За баярлалаа. За өнөөдөр хамгийн азтай одтой хамгийн сайхан өдрийг сонгож бид 8 жилийн төгсөлтийнхээ хагас 100 жилийн уулзалтыг тэмдэглэж байна. 8 дугаар анги төгссөн 8 жилийн сургууль сурч ирсэн дэр үеийн одоо дурсамж сэтгэлд үлдсэн мэдрэмж одоо гинэн багын тэр үерхэл тэр бүхэндээ бид бас цаг хугацааны аяллаар аялах гэж байна. Бид хэдийгээр нас мань ахиж үсэнд мөн мөнгөн сар сурсан ч гэсэн ангийн охид хүүгүүд гэж дандаа одоо би нэгэ хэлдэг. Энэ бол яг дурсамж бас эзэж хөгшөлтгүй гэдгийг бас харуулж байна. За тэгээд ангийн хоршоонтой сахидахгүй хөвгүүд холбоотой юм шиг хэлгэлтэн бүүдэг бас октодон бүгд төрөлцсөн ирсэн байна. Бүгдээ нэг тал талаас сэтгэл зүрхээ гаргаж анги бүрдүүлж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тандаа утуудаа насалж аз жаргалтай сайн сайхан амьдрахын өрөөдөг дэвшүүлье. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр та бүхнийг уулзсан учруулах хамгийн чухал үргийг өөртөө мөрч өнөөдөр та нарынхаа баярт мөчийг бэлгэлж байгаа хоёр найздаа энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг 9 цагаан хүслэн дэлгэрэн дэвжиж биелэж явахын өрөөлөг хамтдаа өргөн дэвшүүлье. 1968 онд нэгдүгээр ангид орсон энэ хамт олон дотроос төрсэн шилдэгүүдийг буюу салбарын маструудыг төрийн одоо медальтангуудыг та бүхний өмнө алдаршуулсан зарлах гэж байгаа даа. Баяртай байна.
1975 оныг Монгол Цумын дунд сургуулийн төгсөгч болон төгссөн энэ хамт олон дотроос Монгол улсын авраг малчин Чулуунбаатарын эхнэр Цэнцэр эгч маань та бүхний дунд байна. Мөн Англи авраг малчин Содном эхнэр Ховжоо Улбарын өвний улаантайгийн одонгоор шагнагдсан энэ бат жаргал хээ байгаль автоматсан одонгоор шагнагдсан бат жаргал байгаль туяа Ховжоо наран туяа наран цэцэг оюун чимэг ган төмөр тонсог Монгол улсын соёлын төрөний ажилтан цол тэмдгээр тонсог Монгол улсын харьшгүй мэрэгнээр шагнагдсан алтан гэрэл зэрэг Монгол улсын мастер тоглогч оюун чимэг гэгч маань энэхүү төсөлтөөс төрөн гарсныг та бүхэндээ баяртайгаар болгож байна. За бүгдээ нэг сайхан алга тишээ. Алга тишэд нэг жигдэрч өгөхгүй аваад шүү. Манайхаа өнөөдөр бол та бүхэн мань алгаан хорсол алгаан тишиж эрхийн хүртэл инээж магадгүй мэдээ процесслүүл ийм сайхан баярын өдрүүд өнөөдөр эхэлж байгаамаа. Ингээд та бүхэндээ дахин айн баярын мэндийг хүргэе. Бүхэн гисэн мэдхүү хүслээрээ бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай. Болгон гисэн гэгээсгэлээрээ босхон өндөр амьдрал руу амжилт руу тэмүүлж яваарай. Ингээд та бүхний өмнө Булгаангийн Монгол Цумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч би эстрадын дуучин 2026 улсын уралдааны тэргүүн тэргүүн байрны шагнал соёлын их сургуулийн эстрад дуулаачийн ангид урилгаар ирсэн суралцах эрхийн эзэн болсон авиаслаг охиныг урьж байна. Ингээд та бүхний өмнө баяр магнаа наран цэцэрлэг урьж байна. Та бүхний баяр дээр баяр нэмж айдынхаа мэдлэгийг өргөн байхаар энд хүрэлсэн ирснийг хүлээн авна уу? Нараа ивч юм уу? За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан баярт өдрийн мэндийг хүргэе. Ингээд та бүхэндээ зориулаад дуучин их цэцгийн гэрэл тэмээг сайхан дууг өргөн барья. Төгсөгчид та бүхэндээ эрүүлэх аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Цаашаа урт удаан насалж аз жаргалтай сайхан амьдраарай. Südüde sevgilim
баясаад гэрэлт ирээд үед тогтлон ярсан гинэм багын хөгжөөд жилээ насан мөрдийн дуулал болгоод намун үтшээр найрсан бүжээ үерхэл хайрын дэдийг мэдэрээ үеийн одноос нэгийг онцлоод илчилж ямжаагүй нууцхан сэтгэгээ чингэр чи явсан сурагч үе насан үрдийн дуулал болгоод намун үтшээр найрсан бүжээ цоврах жилүүдийн хөврөх нухчаад цоглох бүрийдэ орчлон таниад алсын харгуйд төрөж исэн ангийн андуудын дотн холбоо насан үрдийн дуулал болгоод намун үтшээр найрсан бүжээ эргэх хорвоогийн амьдралд хөдлөө эрдэм шамнуусан ачлалт багший мөрөн далай шиг оюуны ундраг мөнхийн сургаалд биширч явснаа насан үрдийн дуулал болгоод намун үтшээр найрсан бүжээ насан үрдийн дуулал болгоод намун үтшээр найрсан бүжээ За сайн байцгаана уу. За сайн хамарч байна уу. За хаусах заасан ангийн багштай 100 насд 6 даяг тулаарай гэж ангийн чи хүүхдүүд хүндэтгэл үзүүлж байна. За тэр бас баярлалаа. За ангийн маань авшиг уртаа настуулж байгаа хайртай одоо багшийн маань таны жиг ангийнхан хүмүүсээс ашиг баярлж байна гэжтэй хоёр шиндөө бүгд нь хайртай шүү. Та нартай ирүүдийн хавчрал хамгийн сайн сайхан Одоо хүүхдүүд маань сурч боловсроод мэрэгжил эзэмсээд сайхан эрүүл мэнд явцгаад байгаад нь би баяртай байна. Хүүхдүүдээр нь байнга уулзалт байдаг юм аа. За манай хүүхдүүд бол жижигхэн биетэй. Жижигтэр хүүхдүүд. Цэцэг шиг эрвээ хэсэг хайр татсан тийм хүүхдүүд байсан. Би 21 настай анх багш болж ирээд хүүхдүүдэд хүлээн авч байсан. Энэ хүүхдүүд бол ерөнхийдөө их эвсэг, найрсаг, эрүүл энх аливаа юмд уралдаан тэнцээ юм хүмүүнд орох сонирхол өндөртэй. Тийм
хүүхдүүд байсан. Ер нь урлаг спортод ер нь л одоо аль алинд нь сөрхий чадварлаг ийм хүүхдүүд байсан. Манай энэ нутагт тэр жил газар тэрний урд жил газар хөдөлсөн. Ерөөсөө барилга байхгүй. Тэгээд бид чинь гэр пионерын ордонтой, гэр багш нарын хамтаартай 4 анги нэг удаа хичээллэхээр дүнзэн байшин орсон барьж өгсөн. Тэгээд тэнд эхлээд 1-р анги авчихсан. За одоо нэг онцгой нэг айхтар тийм сахилгагүй анхаарал татсан хүүхдүүд тийм байгаагүй. Ер нь бол байдаг л даа ингээд. Эднэрт бол тийм хүүхд байгаагүй. Одоо нэг тийм онцгийн өөр тийм юу байгаа юм байхгүй. Зүгээр хүүхдүүд маань ерөөсөө багшил гар хаана яг дагаад. Тэгээ бид нэр чинь мөртөө одоо бүрээтэй, бөмбөртэй, бүлгэн зөвлөхийн тугыг барьсан, залааныхаа тугыг барьсан, юуны баатартуудынхаа тугыг бариад багш нь баянаа өөрөөд мөртөө тойрон аялал хийж мацдаггүйгээр яриа хийж концерт тоглож хүүхдүүд маань ингэж аялж байсан. Тэр дурсан зүйл одоо сэтгэл мөнх байдаг. Өртөөнөөс мөр аваад тэгээ унаад байцгааж байсан. Ер нь цагийн ямиг л цагт нь хийнэ. Өөрөө хийхгүй өөр хүн хийх үү? Цагийн ямиг цагт нь хийнэ. Би дааж хийнэ гэсэн ийм ойлголт өгдөг байсан. За миний савнаар одоо багшигаа өрн зарж энд бүгдээр нийлэг уулзалт хийж хүлээж авчихад би хязгааргүй их баярлж байна. Гайхалтай сайхан явдал болж байна. За тэгээ хүүхдүүдтэй баярын мэнд хүргье. Төрлөөрөө төвшин хамгаалан, эдгээрээ энх хамгаалан, ад жаргалтай урт насд удаан заргаарай. Эх орондоо ард түмэнд улс нийгэмд ихий бүтээгээрэй. За та бүхэн энэ сайхан өдрийг тоолж сургууль төгссөнийхөө ойг санаж тэмдэглэхээр цугларсан байна. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. За энэ жилийн уулзалт бол онцлогтой. Одоо та нар төгсөөд 50 жил болж байгаа. Ерөнхийдөө нас чинь бол 60 гарсан ийм одоо нас тогтсон үеийн уулзалт болж байна. Та нарыг одоо байгаль дэлхий хивээж энэ уулзалтын өдрүүдээр чинь сайхан байж та бүхэн одоо хоорондоо ярих яриа одоо уулзаж байгаа учраас ярих юм бол их байгаа. Тэгээд сайхан ярьж сайхан одоо байцгааж эрүүл энх сайн сайхан байхыг багш нь хүсэж байна.
martadur sima samad bende kemanaye sabulun sima ayte ini sima Asaran aşağı tahvuride Ayetlerin bilgisine Ayetlerin bilgisine Анахан бүгдээрээ игнээ удаад загсан. Игнээгээрээ загсан. Хүртэл талаараа уусаад ингээд хатаа зогсоно. Энэ юу юм? Анахан игнээ загсан мартсан юм уу? Игнээ удаад загсч. За чимээг орой. Үтэ ном пау. Тэрч. Нэг хоёроор пак. За одоо ингээд багаас нэг хүн гарч ирнэ. Багийн гишүүдээс нэг гишүүн гарч ирнэ. Тэг нэг гишүүн гарч ирнэ. За тэгээд энэ юу юм? Ингээд талын багийн гишүүн энэ аягийг ингээс нь эхэлж жөөж эндээр тавина. А ингээд талын багийн гишүүн болохоор ингээс нь жөөж эндээр тавина. Тэгээд аль төрүүлж аягнуудаа энд бүгдийн дасар тавьсан баг нь төрүүлж байгаа. Шидэхгүй шүү дээ зүгээр ингээд ацраад ингээд тавиад юм яг ойц тавьсаа хойно ойцч магадгүй. Хоёр цагирахтаа юугаа явуулчих. Нөгөөх аягаан өнгөнгөр нь ялдаг шүү дээ. Тэрийг явуулчих. Одоо бас нэг гишүүн гарчээ. За нэг гишүүнээ нааш нь гаргаарай. Одоо тэгээд энэ багаас нэг гишүүн гарч ирээд одоо танах энэ дотор байгаа аягийг бас нэгээр шүү. Зөөж энд дуусгана. Танах бас энэ аягаа зөөж энэ дотор дуусгана. Гүйгүй. Энэ танах энэ аягаа аваад энэ тавиад байна. Ингээд танах бас нэгээр нь танах энэ аягаа аваад бас энд ингээд тавиад байна. Тэгээд хамгийн түрүүнд аяг нь дууссан баг нь хожим. За. 1 2 3 Bitir morita jaste yago. Bitir ini ke tuske tagare. 오르치쇼. 아, 사탄다고 시체. 사탄다고 시체 시대.
За 2 дугаар нэгдүгээр баг үү? Нэгдүгээр баг. За баярлалаа. Өдгөндөө ингэж хавшуулж яваад энийг ингэж явж байгаа. Ингээд тасар тавьчаад буцаж явж ирээд дахиад нөгөөтөө ингээд тэгээ бүгдийг тэнд авч тавина. Тийм яваад тавьчих. Босхтаа барьж явахгүй. Босхтаа шаараа барьж явахгүй шүү. Бас гэж жоохон цаа. Жоохон уушаа яг зэрэгсэн. Гараараа барихгүй шүү. Гараар барихгүй шүү. Гараараа. Шаараа гараараа барихгүй шүү. Чи өвдөн дээрээ сартандаа битээ хачиж байна. Өвдөн дээрээ. Саяны 2 багаас 1-р багийг одоо юунууд дээр төрүүлээд 1-р баг төрүүллээ. За 1-р багийнхаа тамирчид баяр хүргэе. За одоо тэгээд дараа бас нэг тоглоом байгаа. Дорч болмын юм уу бот. Хөгжөөнд бүх тэмцээнд оролцсон сэтгэлээсээ хаваалцсан хожиг хожигдуу юу болов? Манайх бол хожинд энэ угаасаа тэгээд энэ шүүгчт нэг жоохон ус умд огцсон юм бол гэж бодож байгаа шүү. Тэрнээс бол 2 дээр бол төрүүлчихэд байна. Энэ эрдэнэ хэлэг л юм зохицуулсан бол гэж бодоод байгаа шүү. Гомдолтой л байна. Хожигдсон. За тэгээд юм бэ? Мөхөд тахтаа гомдолтой дээ. Жохоод үзмээрээ. За баярах бүх тэмцээнд ямар хэрхэн оролцоо? Танай баяр. Манай бүгд сайхан жиг сайхан оролцож. Төрүүллээ. Ямар тактик хэрэгж төрүүлв? Нөгөө багч бол нэлээд гомдолтой байх шиг байна шүү. Энэ хөдөлгөөн яхан хурдан баяж шүү. Энэ гайгүй усууд оролцсон. Хурдаар дэсэн. Хурдаар. Тамирчдаас танай багийн тамирчдаас одоо онцлог нь тамирчтайгаа нэг магтуул нэрлж яагаад магтуул. Манай эрдэнэс зүг эрдэнэ байна. Эрдэнэсч одоо шүүрийн спортын мастер хүн шүү дээ. Тамирч эрдэнэлэг ямар тактикаар орж ямар тэмцээнд төрүүлээ. Багийн ахлагч баяр сайхны удирдлагандор нэг хүн шиг зэрэг хөдөлж манайхан сайн туршлагатай даргатай байсан учраас төрүүллээ. Тамирчтай баяр хүргэе. За тий тамирчтай баяр хүргэе. Өрсөлдөх талдаа баяр хүргэе. Өрсөлдөх талыг хойцсон сайн бэлтгэвтэй ирээрэй гэж хэлье. Бүгдээнд нь баярлалаа. Ер нь бол ширүүн баг байна өрсөлдөх тал маань. Бид илүү сайн тулдаал гарлаа. Арай жаа хэлүү юм. Нэг алгам хэлүү юм байна. Тэгээд тэрний тулд яллаа да одоо манай баг. Тэгээд эрэгчид одоо дараа жил нөгөө багтайгаа хожигдохгүйгээр дахиж үзэн л да. Энээс илүү эрчимтэй үзэн гэж бодож байгаа. Тэгээд нөгөө багийнхаа хамт олон амьд төсөй бүгдээр над зэрэг сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. За бид нэр хагас 100 жилийн түүхт уулзалтаа хийж байна. Энэ уулзалтанда ирээдүйд одоо сэтгэл их өндөр байна. Нар хурд тэгшэрсэн энэ сайхан өдөр найз нөхөд ангийнхаа унган багын найзуудтайгаа уулзж байгаадаа хувь хүнийхээ хувьд бас сэтгэл өндөр байна. Бидний амьдрал 168 онд Булган аймгийн Монгол цомын сургуульдаа элсэн орж суралцаад 1976 онд 8 дугаар анги төгссөө. Миний хувьд бол 8 дугаар анги төгсөөд 8 дугаар ангиасаа Улаанбаатар хотын цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн орж суралцсан. За энэ хугацаанаас хойш бид нэр өнөөдөр хүртэл 50 жилийг туулан өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд бол одоо ажил амьдралынхаа замыг бүгдээрээ туулж бүгдээрээ аз жаргалтай сайн сайхан
ажил хөдөлмөрийн өрнөн их бүтээл ариунтайгаар өнөөдрийг хүрсэн байна. Одоо бид нэр өнөөдөр энд ирээд ингээ хуран цуглараад баяр хөөрөөр дүүрэн унган багын найзууд багийнхаа адлын удлыг ярьж золон жаргалаа хуваалцаж бие биентэйгээ сэтгэлээ хуваалцаж энэ сайхан өдрийг бол өнгөрөөж байна. Унган нутагтаа ирээд би ч одоо цэцэрлэгийн багшийн сургуулийг 79 онд төгсөж ирээд тэгээд аймгийн төвд нэржил ажиллаад хангас суманд очиж 2 жил ажиллаад тэгээд 3 булагт 1982 оноос одоо өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч яваа. Тэгэхээр бас өөрийн төрлөх унган нутаг гэдэг чинь бас сэтгэл санаанд бол үргэлж мөнхөд уяатай байдаг. Өөрийнхөө төрсөн төрлөх нутагтаа ирээд унган багын найзуудтайгаа уулзаж ингэж нарийдс ингэж хөгжөөнтэй сайхан өнгөрөөж байгаа явдал бас их амьдрал минь бас нэгэн сайхан дурсамж болон үлдэж юм гэж бодож байна. За бид нар ч одоо 68 онд орж суралцаад одоо тэгээд яах вэ? Дурсамж ер нь нөгөө хүүхэд багын хархан багын найзууд гэдэг чинь бас сэтгэл санаанаас харахгүй үргэлж сэтгэлдээ уяатай явж идэг. Тоглож наадаж явсан, сайдаж, муудаж явсан янз бүрийн тэр юунууд бол дурсамжуудад их байдаг л да. Тэрэн дундаас ангийнхаа давааж битээр одоо нэг ширийн цуудаг гэсэн хоёулаа байж байгаа зодоо хийн. Тэгээд хоёулаа уйлна нэг өдөр давааж байгаа. Яагаад ч давааж байгаа уйлуулчаад тэр бас санаанаас гардаггүй. Тиймэрхүү дурсамжнууд бол одоо байдаг юм аа. За 50 жилийнх ойг тэмдэглээд өнөөдөр ингээд хуран цугларсан байгаа найзуудаа бид нар чинь 2 садаа гизэгтэй жоохон охид хөвгүүд орж ир суралцж ирсэн бол өнөөдөр бүгдээрээ сайхан хангар өвөө сайхан халамжтай эмээнэр болоод эх орондоо ихийг бүтээсэн ийм сайхан одоо юу гэх юм бэ ангийн хамт олон энд цугласан байна л да. Тэгээд ангийнхаа хамт олонд одоо эрүүл энч аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээ өрөөж урт наслаарай удаан жаргаарай 100 наслаарай 6 даа таяг тулаарай гэж өрөөй дөө. Тийм анги хамт олондоо 50 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. За наш анхаарч. Байгалийн зүгээр баруун. Тийм. За энэ тоглоом маань болохоор ингээд хөгжин тоглоом. Ингээд одоо тэр хүний мэдрэмжийг шалгаж байгааг үсв. Энэ урд байгаа энэ шаарны ижил өнгөийг 2 өөр өнгө барьсан байгаа юм. За нэг ижил өнгө ч орсон байгаа. Тэгээд баруун уу зүүн үү гэхээр зэрэг 2 өөр өнгөний шаар барьсан байна гэсэн үг. Тэгвэл энэ урд байгаа шаар чинь тэр өнгөн дотор байгаа гэсэн үг баггүй юу? Баруунд нь байна уу зүүнд нь байна уу? Таагаагүй тохиолдолд шаарны дотор байгаа усыг толгой дээр нь хагалах юм. Ойлгосон уу? Тий, яг л тийм юм байна. За та хэд амжилт хүсье. За. Ажээ тэндээ шин загс. Тэндээ шин загс. За хамгийн гол нь тэндээ шүүн байхгүй шүү. Баруун уу зүүн үү? За таацсан байна. Сайн байна. Сайн хүүхд байна. Нийтдээ нэрээ мэдрэмжтэй юм хүүхдүүд нь аав. Харахгүй шүү. За. Баруун уу зүүн үү? Баруун. Мондаг. За. Тэндээ шүү. За. Баруун гар таттай байна. Эхнээсээ тэгдэг. Баруун уу зүүн үү? Байгалийн зүгээр үү? Тий. Зүү. За хоолой амжилттай боо. Баяр хүргэе. Энэ сайхан. За би ерөнхийдөө
баяр эхлснээс хойш ерөнх арын албанд зүтгэсээр байгаа л. Хоёр дахь өдөр бол энэ нутагт ажиллаж амьдарч байгаагийн хувьд өөр орон нутагт амьдарч байгаа улсуудынхаа одоо нэг хүлээж авах гэх юм уу да. Тэгээд арын албын ерөнхийд нь зохицуулах маягтай тэрэнд нойр зур яваал. Иймэрхүү маягтай л байна. Одоо миний сайн найзууд яг бүгдээрээ найз л да. Гэхдээ тэр найзууд дотроос бас нэг чухал зүйл байдаг найзууд би одоо зэндмийн хорл гэж байна. Бямжвийн нацаг дөрж гэж байна. Зэндмийн хорлтой бол 8 дугаар анги хүртэл яасан. Нацаг дөрж гэдэг бямжвийн нацаг дөржтэй л 10 төгслөө. Хамт явсан. Ингээд ер нь үзэв одоо хүртэл тэгэл хоёр үеийнхээ орж гарч явдаг. Бие биендээ тусал дэмждэг. Ийм сайхан найзууд. Одоо 7 дугаар анги төгсөхдөө бид тэр үед юу гэж байсан. Хүүхдийн баяр гэж 6 сарын 1-нд гэж болдог байлаа. Тэр хүүхдийн баяраар бид нэг одоо ангаар юу яадаг. Кино үзүүлдэг байсан. Тэгээ киногоо үзчихэд гарч яваад бид нэр ч одоо Чөнзөнгийн Батсуур гэж байлаа. Би тэр морьтой өдөөний хүн. Энэ Бямжвийн нацаг дөрж басан морьтой. Ингээд хэдүүлээ кино үзэж гараад морьтой явж байгаад ангийн охтуудаа шоолоод нэг нэр одоо дурсамжил юм да. Тэгээ хоёулаа тэр Батсуур морьороо одоо хөөд юм да. Би нацаг дөржтийн хамар дээр сундалчихсан. Батсуур одоо сэний сундалж явлаа да. Ингээд биднийг хөөгөөд тэгээд одоо дээр үед сургуулийн багангийн сургууль орж ирсэн одоо хүрэн байшин. Одоо горол хэний юм да. Давааны нэг засцсан байшин байгаа да. Тэнд тийм хүрэн байшин байсан сургуулийн дээр үе. Тэрний санааталд одоо ийм тулгууртай утасны шам байдаг шүү дээ. Одоо ингээд ингэсэн. Ийм ойлгож байна уу? Тэгээд би нөгөө намайг хөөж байгаа хүүхдээ миний араас бариад. Нацаг дөрж урталд яваа шүү дээ миний ортод. Би нөгөө хөөж байгаа хүүхдийн араас барихаар ингээд нөгөө тхигээ бас ингээд барьцсан явсан чинь. Мэн хүн ийм тулгууртай шамгийн хооронд орчихгүй. Тэгээ би эргэж харцсан явсан чинь тэр их мэдэхгүй шүү дээ. Урд яваа хүн чинь ингээд тонгоогаараа явчихдаг. Би эргэж харцсан явсан хүн чинь нөгөө тулгууртай шамгийн чим өргөөд. Ингээд саваад очдөг юм да. Би өхөөгүй нэг л юм бас. Ерөөсөө 3 хоног эмнэлэг тухаангүй байж гоод тэгээ нэг юм ухаан ороод. Тийм сахилахгүй байсан шүү дээ. За ерөнхийдөө энэ бол бүр бараг 2 сарын шокол үргэлжлэж байгаа баг. Одоо энэ тэнд байдаг улсуудын байнга л уцас заа юу болж яаж хийж гээд байнга уцсан. Тэгээ манай энэ Монголд байгаа нь ерөөсөө зөвхөн яг үйл ажиллагаанд оролцож байгаа. Тэгээ би байдгийн эрдэнэлэг байдгийн эрхтэй гэсэн. За энэ тав сайхан аяа оролцсон. Банчгийн баяр сайхан оролцсон. За тэгэл эмэгтэйчүүд нь бол нэг гар бие оролцоод байх нь. Одоо яг хамаараа ганцаар олж лээсэн. Ерөнхий нэг тиймэрхүү маягтай л. Одоо тэгээ сайхан болж байна. Ямар ч сэтгэл нийцж байгаа бол л да гэж бодож байна да. Найзууд маань одоо түрүүн 10 жилийн өмнө нийлсэн. Тэгэхэд бас одоо бодвол залуу байсан байна. Өнгөн шингэн гүйж яриагаад янз янзын наадгаа тоглоод тэр үед их сайхан залуу байсан байна. Одоо ингэж яагаад ер нь далдрууд өгч байгаа улсууд чинь тэр үеийн хөдөлгөөн янз бүрийн байхгүй болсон байна. Тэр үед нийлжсэн найз нөхдөс бас тодорхой хэмжээний тооны улсууд хоригдсон байна.
За тэгээ найзуудтай гэж хэлэхэд дараагийн 10 жил болоход бид нар чинь 70 гарцсан улсууд 76 лоттой болцсон байх бах. Тэр үед одоо бас байгаа улсууд нийлхэл баг. Болж өгвөл бүгдээрээ 60 жилдээ яг энэ бүрэлдэхүүнээрээ ингэж нийлж тодорхой хэмжээгээр одоо нийлж баяр жаргал, зовлон жаргалаа хуваалцаж ярилцж байх болтугай гэж бодож байна. Тэгээд одоо энд ирсэн бүх найзуудаа аз жаргал, сайн сайхан бүхнийг өсөн ирээ дөө. За. За битээ сандруудаа. За бодсон доо халын дуу гэсэн. Арай заахан дуу юм шиг үү? Арай нөө. Уулгаад биш. Энийг тэгш болгомоор юм байна. Харин тийм. Тэшээ дахиж авахгүй тунгаас. Аа тэгээ өөр. Энэ батсан байт яваач. Тогтоо уугаач. Тэгээ яваач. Өөрөө тавьчих. Аяахан ягач. Ярих шийдэж. Чаад усан дундаж явах гэж Ингэж хийчих. Чи баялаас тийм. Би одоо ингэ яригдаад байх юм уу? Яригдаад. Одоо яах вэ? Чи айдаа 되게 탑탑. 자, 되게 탑탑. 아, 좀 자, 되게 탑. 보러. Энийг тавтаач хурдтай. Дөрөв тав заа яваа. За сайхан байлж байна уу та? сайхан зөв. Бүсэрэг бас бөө аимшигтай. Бүрийн мөнгө болоо ярьж гэж байна. За аль багийн тамирчин бэ? Хоёр дугаар байга баяр. Бүх тэмцээний яг ямар аль тэмцээнд нь оролцсон? Одоо нэг бөмбөг ингэж эргүүлээд гэл очиж ойсч ойрг уугаад ирлээ. За ямар хөө байна? Боломж юм бэ нэ хэцүү юм бэ нөө? Яа болох юм бэ юмас. Сайхан яалаа. Тэг багаараа төрүүлсэн тий? Төрүүлээ. Ангийнхандаа найсуудаа ой баярын минь төргөөч. Энэ найзтай сайхан яагаад олон юмд тэмцээнд орцолдоо баярлаа. Ой. Онцгой байлаа гэж. Тэг уулзаад сайхан бүгдээр олон нөхдөйгөө сараас эвлэн тассан.
болсон нөхдөдтэйгээ сайхан уулзаж хацгаа баярлалаа. Бид нар маш сайхан бүгдээрээ ингэж эмгэн өвчл болоо сайхан. Хороогийн хамгийн сайхан найзуудаа хороогийн сайхан хүсэё гэдэг. Хороогийн сайхан бүхний хүсэн өрөөж эрүүлийн аж аргал хүсэн өрөөё. За баярлалаа. За. Манай томбат юу ч наалтаа байсан гинэ. Тэгсэн утга авсан. Юу ч наалтаа байсан. Ойлгосон ба? Тэгээд танистан бид ингээд яйдөрхи айвичээ. Тайври. Тэ хэнийг гадаа Орон Гэнэ Hafta haykatı nasıl haykatı? Sen tatlı yagarım ki zürüçü. Sen nasıl tatlı? Nasıl be? Yok mumda yok bizim çok. За одоо ингэж байна. Суглаа явуулна. Энэ аяган дотор та нэг зөвлө өгсөн байгаа. За тэгээ комисс гаргачих. Нэг хоёр хүн Эрдэнэ цэцгээтэй гараад ирэх үү. За байгаль гараад. За ингэж юу ячи. За ингэж энэ байгаль энэ хаягнаас суглаад ингэж нэр нь гараад ирсэнгүүд юм өгөөд байна нэртэй. Тэгээ гурван суглаа үлдээ. Дотор нь. За яа. Гурван суглаа үлдээл тэр гурван хонжовтой. Нэр гараагүй хүний. Тэр гурван хүний нэр үлдэнэ. Аль нь? Аа тий за.
За дахиад. Ингээд тойроо явчих юм уу? Хот энд явах юм тий. За тийм бай. Нэгдүгээр ангид орохдоо энэ дэр газар хөдлөлийн дараа орсон. Тэгээ манай багш болохдоор их сайхан өнгө төгсж иржсэн залуухан багш ирж орж исэн. Бид нэгдүгээр ангид одоо нэгдүгээр ангийн манай хүүхдүүдээс зөнд олуулаад байна да бид нар. Яг хичээл хийдэг анги бол нэг байшин байсан. Сургуулийн бус захирал махралын өөрөө багш нарын юу бол гэрт байсан санагдаж байна. Их сайхан санагдаж байна. Найзуудтайгаа уулзаад 50 жилийнхээ уулзалтанд тэгээд их сайхан нэгдүгээр ангид орсон энэ туяа хин наран цэцэг бид нэгдүгээр ангид байсан байхгүй да бэгийн бүлэг байсан. Тэгээ би мороор явдаг. Намайг амдаад энэ гүүрэн дээр тосоод гүгээд ирнэ. Тэгэл миний морин дээр сундлаад хэдүүлээ төв рүү ороод тэгэл хичээлдээ суудаг байсан шүү дээ. Тэгэл тэр үе чинь биднес нэг даавуу цүнхтэй. Тэгэл цүнхээ үрэл тэр үеийн хүүхдүүд их мороор явдаг. Бид нар мороор их явдаг. За найзуудаа эрүүлийн саруу сайхныг хүсэн өрөөё. Тэгээд нийтээрээ сайхан баярлалаа л гэж хэлье да. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? За ангийнхаа хөгөөдөд шинэ өглөөний мэндийг хүргье. Сургууль тахтаа бид нар хичээлийн засал програмаар гимнастик хийдэг байсан. Тэр дурсамжийг хэдийгээр сэргээгээд гимнастик хийчихье. 1 2 3 4 5 6 7 8 За хоёр гараа ерхий өрөөгөө өрөөндөө хоош нь 1 2 3 4 5 6 7 8 За одоо хөрнө басгад хийдүүдээ 1 2 3 4 1 2 3 4 Сайн хийгээрэй дахиад нэг 1 2 3 4 За анхдаа 1968 оны намар сургууль ороход тайшран дэрж багшийн ангид орж байлаа. Тэгэд хүүхэд байж тээ одоо баргалж зарим нь санахгүй л бай. За тэгээд тэр хүүхэд нас чинь одоо бодоход бол эргээд хүүхэд насандаа очмоо санагдаж байна. Ер нь л одоо хүүхэд нас гэж сайхан хөгжөөнтэй өөртөө тийм хүүхэд нас гэж чинь бол хамгийн сайхан нас байжээ. Одоо өссөн хойноо байхад ангийнхаа хамт олныг дуусаж бодоход бол одоо намын ангийнх нас одоо тэр олон бурхны оронд явж тээ. Одоо бодож байхад хамгийн сайхан одоо бям бор бямсран бямсран гэж байсан. Давгсрэгийн нямсран гэж байлаа. Жүгдрийн тавгсран гэдэг цахилгаан тавгсран гэдэг байсан. Манай анги. За уулын оргил бодаасч явж байлаа. Манай тавгсран чинь уулын оргил бодоос авраг болж байсан. Шин чулуун гэж байлаа. Бурхны оронд явсан. За ингээд ирээдүйд одоо бүгдээр ингэ дурсахаар одоо нүдний рүү сахах гэдэг шүү. Тэднээс ч ингээд дурсахаар ер нь бүгдэрийг нь өгүүлж байгаа. За ингээд нүдэнд харахад байна. Тэр үеийн сайхан хүүхэд насанд. Тэр хэн тавгсран тэр бол одоо Герман бол манайх гудамжинд тавгсрын хойд гудамжинд тэгэл хамдаа харж явах самдаа тэгэл барилдаал. Тэр одоо хашааны ардлаар элс явуулсан тэрэн дээр соёлын одоо тавьж барилддаг байлаа. Дурсах юм бол 1975 онд 7 дугаар ангиас илгээл хийсэн бол хөдөө гарлаа мал дээр. Тэгээд тэр жилдээ одоо 2 дугаар бригадын наран зэзэлийн зэг дээр одоо малын сентар гэдэг албан тушаалч гэх юм уу тийм одоо манай малын эмч Атгар Бямбаа гэж тэрний удирдлаганд малж
одоо малын өвчин одоо юу яаж одоо тэр үед одоо эргүү гэдэг өвчнүүд авч байсан. Тэгээд 1977 онд аймгийн төрөө шилжээд тэгээд Булган аймгийн барилга хамтаар Сантайгийн сэдвээр орж ажилласан. Тэгээд тэр одоо 78 оноос 1993 он ажиллаа. Тэрэн донд ажиллаж байхад бол 1980 онд бригадын дарга албан тушаалаад Сантайгийн бригадын даргаар анх томилогдож тэгээд ажиллаж байлаа. Тэгээд одоо манай хамт олон одоо ингээ тоолоход нэг 100 барилгын Сантайгийн ажил хийсэн юм байна. Тэгээд тэр одоо Булган аймгийн төвийн шугам одоо хадаалтын шугам төв шугам одоо инженерийн бүтээн байгуулах гэж яддаг. Тэрийг хийлээ болгоны. Тэгээд 1993 оноос аймгийн захиргаанд Сантайгийн сэдвээр орж 2010 он хүртэл ажилласан. Тэгээд 10 оноос ажилласаа гараад амьдралын шаардлагаар ажилласаа гарч хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгтээ гарсаа одоо хотод хөдөлмөр компани сэдвээр инженер техник ажилтнаар ажиллаж байна. Ингээд энэ хамт олонтойгоо уулз 50 жилийн уулзалт гэдэг бол уулзалт их сайхан байна. Манай ангийн хамт олон бүгд одоо яг хэвээрээ хүүхэд нас бодогдоод яг тэр хэвээрээ байна. Ангийнхаа хамт олонд бүгдээрэнд нь эрүүл их авч жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бүгдээрэнд нь хайртай шүү гэж хэлье. Тавх сайхан. За тавх сайхан 100 мянган төгрөгийн ацтан болж байна. За баярлалаа. Энэ болохоор юу? Энэ жижиг ийм 45 мянган төгрөгийн үнэтэй чамдан шүү. За тэгээд үлдсэн мөнгөнд ингээд харж байгаа. Ингээд 100 мянган төгрөгийн сулдаан баяр үргээ найстаа. За тавх сайхан ингээд тавиад. Хөөмөөс ояа хэмээр ачирноо. Айгадма ачирноо. Үнэн самар яван оржона. Миний амьдралын хамгийн үнцэнтэй сайхан мөчийг хамтдаа өнгөрүүлж байгаа анги хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Бид 1975 онд 7 дугаар ангийн АБ бүлгийг төгсөж тухайн үед хэсэг охид хүүхдүүд 8 дугаар ангид орж хэсэг хүүхдүүд нь хөдөөчхөн салбарт хөл тавьж ийсэн. Бид 1976 онд 8 дугаар анги төгснөөс хойш 50 жилийн ойн баяраа 1-р ангийн багш ангийн олон хүүхдүүдийн хамт сэтгэл санаа өөдрөг сайхан инээдгөөр баяр баясгалангаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа маш их баяртай байна. Би ер нь боддгийн манай ангийн хүүхдүүд маш их азтай хүүхдүүд. Яагаад гэвэл бид маш олон сайхан багш нарын гар дамжиж өсөж хүмүүжсэн. Тухайлбал 1-р ангийн багш Чимэд Орж, Чойсрон Дорж багш, Пүргжүв багш, Цэрэн Дулан багш, Цэйн Ойд багш, 8 дугаар анги төгсгсөн Энвш багш нар маань үнэтэй сайхан зөвлөгөөгөө биднэрт өгч, за бид нар тэр заавар зөвлөгөөг нь дагаж сайхан хүмүүжиж өсөж хүмүүжснээрээ бүгдээрээ ажил мэргэжилтэй болж энэ ажил мэргэжлийнхээ дагуу төрийн албанд, хувийн хвшлийн салбарт, хөдөөчхөн салбарт, үйлдвэрт бүгдээр амжилттай сайхан үр бүтээлтэй ажиллаж ирсний нэг тод илэрлэл одоо ингээд энэ өнцгөөс харахад бидний одоо амьдрал, манай ангийн хүүхдүүдийн маань амьдрал бүгд сайхан жигдээрээ сайхан амьдралтай тэгш дүүрэн одоо байцгааж байна.
За ер нь бид одоо анги хамт олноороо уулзан учирч дурсамжтай мөчийг өнгөрөх одоо маш дуртай. Энэ ч утгаараа бид нар сумынхаа ой, сургуулийнхаа ойд хүндэтгэлээр бүгдээрээ ирж уулзан учирч дурсамжтай мөчүүдийг өнгөрөөж исэн. Бидний дотроос ажил бизнесээр амжилтаа яваа манай ангийн нацагт орж ангийнхаа хүүхдүүдийг 2 удаа одоо Оросын холбооны улс Хятад улс руу аялж зугаалуулсан. 2006 онд Хятад улсын Бээжин хот, 2024 онд Оросын холбооны улсын байгаль далайд одоо аялж зугаалуулсан байдаг. За бидний амьдралд ингэж одоо сайхан дурсгалтай сайхан мөчүүд олон тохиосон боловч энэний хажуугаар уйтгар гунагтай хүнд хэцүү мөч бас тохиож исэн. Энэ бүгдийг бид анги хамт олноороо нэг сэтгэлтэй санаа нэгтэй сайхан одоо энэ бүгдийн ард гарч исэн. Ингээд ангийнхаа одоо эрхэм үндэт ангийнхаа багш, ангийнхаа бүх найз нөхдийн маань үр хүүхэд хань ижил ачсын нарн эрүүл сарвал өсөж торнож ажил хөдөлмөр нь өөдөр бүтэмжтэй сайхан байж бүгдээрээ эрүүл сарвал урт удаа наслаж олон дахин уулзан золгож байхын ерөөл өргөё. Сайхан байна. Сэтгэл өндөр байна гэж 66 хүрчээд ингэ тоглоно гэж. Аль багтан тоглоо? Танай баг ямар таатай? Далаа гэдэг тоглоо. Баг таатай. Манайхан бадгүй сайхан тоглоо бүгдээр. Хотоос ирэхээсээ л анги нийлнэ гэж сайхан л явж байлаа. Тэгээ хүүхдэрээ хөргүүлээд өгчихсэн. Бүх найзуудаа баярын минь хүргэе. Эрүүл их ад жаргал сайхан яваа. Өсөө өрөөё. За ингээд бүгдээрээ энэ сайхан уулзалтаа зохион байгуулаад 3 өдрийг үргэлж ирсэн байна. Энд одоо сэтгэл ганцгар ямар нэг дохоо энийгээ төрчихсэн гэсэн юм үлдээ багт гэж бодож байна. Бүгдээрээ бодож байгаа гэж байна. Тэгээд нэг л юм дохоо байна. Танаас санаж гинөө ганцхан чигээр хүнд гэсэн шүү босно үг шүү. Энэ бас их хөөх юм байсан шүү. Ганцхан бачааргаад төмний нүдэн дээр өгсөн. Өчигдөр мотоорож явахдаа тэрийг илэрхийлсэн. За тийм болохоор чигээрээ хадгалж байгаа хүн байвал ичээдээ луугаад өгөөрэй. Ичгүүдүүд нь тэрвэрж үнсээд өгөөрэй. За тийм байна. За тэгээд энэ өдрүүдэд маш сайхан байлаа. Бороотой, наартай, сэрүүхэн, халуун бүх юм цогцолсон айгуу гоё байлаа. Тэгээд хоёр тоглогч нь маш их сайхан хамгийн сэтгэл дэстэй бүрнээр хангалттай тий. Бид нар даавныг 2-2-1 хийлээд нэмсэн байх гэж бодож байна. Тунгаа тэгж хорлсон байх гэж бодож байна. Тэгээд нэг хөөрхөн тоглогч охиндоо маш их баярлалаа.
Тунгатай маш их баярлалаа. За, ингээд баяр сайхан ахлагчтай цоглог баг нэгдүгээр байр эзэлсэн тул хамт олон бичээд Булган Монгол сумын 68-аас 76 оны төгсгчдийн 50 жилийн уулзалтын арга хэмжээ зохион байгуулагчдын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн тул батламж дурсгалын зүйлээр шагнав. Та эвсэл анхдагч эсвэл хамгийн сайн эсвэл бусдаас өөр байх ёстой. 2026 оны 7 сарын 30. За бүгд баяр хүргэе. За ингэ шагналтай ирж байгаарай. Байгаад тоглохгүй тэгээд хэлсэн чи янзаа гол тоглосон шүү дээ. Янзаа гол тоглосон шүү. Энийг аваад иччихвээ. Манай хоёроо инээ 아들 시대. Тэгээд 4-3-аар эдгээрман ялт байгуулсан байна. Дараа жил манайхан ерөөсөө 4-3 гэж байхгүй шууд ялнаа. Тийм болохоор манайхан цоглог байгаарэ. Баярлалаа. 1968 онд бид тэд 30 хэдүүлээ орсон бол Чимэдэр жогшоо ингээд Чимэдэр жогш дөнгөж 3 булахт 3 дугаарыг төгсгөөд ирж манайд 1 дугаарыг авсан. Тэгээ Чимэдэр жогш ер нь дандаа төв хүүхдүүдийн шилж авсан байлээ. Нэг юм бэ гэдэг анги бол дандаа сумын төв хүүхдүүд орсон. За тэр дотроос би одоо Чимэдэр жогшийн хайртай шавны байсан. Хурдан морийн 1-2 дугаарыг байхдаа унж байсан. Над нэг усуур хийж өгч байсан. Одоо над байдаг юуны дүүпэн модоор Чимэдэр жогш гарын дүүтэй хөгжим дууны мэдлэгтэй хүүхдүүдтэй ихэн сургадаг ууггүй хүүхдүүдийг ажилдаг тийм сайн багш байсан. За бид чинь 10 жилийн өмнө аруулагт нийлэхэд манайх чинь 56 оны нийлсэн санагдаж байна. За тэр найз нөхдөс нь одоо тэнгэрт дэвшсэн хэд байна вэ? 5-6 хүн байгаа. Тэгээд одоо амьд сүрүүн байгаа мөртлөө бас аргын гачигдал би организмынхаа байдлаас болоод ирж чадаагүй нөхдүүд байгаа. Нэрсэн нөхдүүдтэй одоо баярлалаа тэгж хэлье да. Манай ангийнхан жил энэ баяуулын өөрт нийлнэ гэж анх ярьж байгаа. Дараа нь хуурайгаад янз янзаар явсаар байгаад явж одоо энэ сайхан соврог гэдэг хайрхныхаа ард уул усын вараадаад модын вараадаад ирж баяраа хийлээ. Соврог хайрхан маань сайхан үлээж явлаа биднээсийг. Бороо хур тэгшэрсэн сайхан байлаа. Бидэд бүр хөөрөө хөгжилтэй сайхан баярлалаа. За одоо цугларч ирсэн, холоос зорж ирсэн ангийнхаа найз нөхдөд аав ээжигээ явуулсан. Үр хүүхдэн сайн сайхныг хүсэж, эрүүл энх урт удаан байж дараагийнхаа уулзалтанд энд шигээрээ цөмөрөө цоглог ирээрэй гэж хүсээрэй дөө. За Болгон аймгийн Монгол сумын 8 жилийн дунд сургуулийг 1968-аас 1976 онд төгссөн нийт одоо сурагчдын 50 жилийн уулзалтыг бол нар хур тэгшэрсэн энэ сайхан өдөр зохион байгуулж амжилттай өндөрлөж байна. Ер нь бол баг хамтанд нь ангийн хамт олонны хүч гэдэг бол бас олонгүй дадаа юм. Бүх хүмүүсийн сэтгэл зүрх оролцож ээж энэ уулзалтыг бол сайхан зохион байгуулж өндөрлөж байна. Хамгийн гол нь ангийнхан маань олгоноор ирж бүрэлдэхүүнээр ирж оролцоос ангийн бүрэлдэхүүнд бол хамгийн чухал нь байсан. Гэтэл санаанд бүрээд манайхан бол маш их олуулаа хүрэлцэн ирлээ тал талаасаа.
Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Монгол 3 булаг гэдэг ийм газруудаас хүрэлцсэн байна. Нийт одоо 64 төгсөгч байдгийн билээ. Энэ төгсөгчдөөс бол 38 хүн хүрэлцсэн байна. Найзууд маань энэ тоног дотор бүх дахуу өрөөгөө буцсан орж цаг хугацааны аяллаа. Сэтгэл ханамж бол маш их өндөр байна. Ангийн хүүхдүүдийн маань сэтгэл ханамж өндөр байна. Цаашдаа бол бид нар олон дурсамжийг хамтдаа бүтээх байхаа гэж бодоод нийт ангийнхаа хүүхдүүдэд эрүүл энх, урт удаан, аз жаргалтай өөр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай дүүрэн амьдраасаа гэж ерөөдөө төвчүүлээ. Зохион байгуулалтын ажил бол нэг хүний асуудал биш. Анги хамт олноороо бүх хүмүүсийн оролцоо бол их өндөр байсан. Бүх хүмүүст ажил хариуцах юуг бол томилж өгсөн, багуудыг бол томилж өгсөн байгаа. Манайхан хариуцсан ажлаа дор үрээ 100% гүйцэтгэлтэйгээр хийсэн. Ангийнхаа бүх хүүхдүүдэд л одоо би баярлалаа, талархлаа гэдэг үгийг хэлье да. Яагаад гэвэл бүгдээрээ сэтгэл зүрхээрээ тал талаасаа хүрэлцэн ялж бүх юмнууд зохион байгуулалтын ажилд маш идэвхтэй оролцож байсан. Булган аймгийн Монгол сумын 1968-аас 1974 онд төгссөн нийт ангийн охид хөвгүүдтэй 50 жилийн баярын мэндийг хүргье. Хонхон дунаар шуунгуйлдээд хожмын өдрүүдээ зүгнэн баясаад гэрэлт ирээд үйд тогтлон ярсан гинэн багын хөгжөөд жилээ насан цуурах жилүү